Ягаан өстийн ээж хатуу чанга, эрхэмсэг, хүндэлмээр нэгэн байсан. Гэтэл одоо ямар болсныг хартаа. Бүгдд нь хүүхдийн хувцас аваад ирчихсэн. Өмсөөрэй гэж урилаад нялцаасан юм болж. Өөдөөс хүүхэд болгодог уусмал бүтээсэн гинэ. Гэхдээ уугаад нэг цаг болж байж л эргэж аврах ёстой. Үгүй бол өхнө. Ягаанагийн ээж болж тогломоор байна гэд уйлж гарлаа. Харин үүнийг харсан Ягаанаа ууралж хүүхэд шиг ажиллахаа болооч охиныхоо мэдрэмжийг бодооч гэдэг. Уур амьсгал сонирн болцсон болохоор өөдөөс муур явж гин. Энийг зуугаад ирээрэй гэд муурлуу уусмалаа шидчихтэй. Даан чөнөө шилэн хагарч том дэлбэл дүүслээ. Харин Айжог Ягаанатай цог иргэн босоход тэр хоёроос бусд нь бүгд хүүхэд болсон мэдээ. Айжо найз захтайхаа хөөрхний гайхаж зүрхээр явцсангүй. Лав шууд эргээд хувирчул өхөн гэсэн болохоор нэг цагийн турш тэрнийг хасрах хэвээр болчихж байгаа юм да. Жаахан хүүхэд ямар хэцүү үлээ дээ. Айжо жижигнээд идчмээр хөөрхийн юмдээ эцэн биш жижигнээ айж цухтаад зүгээр дээ идэхгүй гэж хэлж байтал зүгээр болголоо. Айжо үүний дараа хаалгаар гарах гэж байсан эээг барьж авч нүдлүүгээс сох хатгуулна. Ерөндөг уух гэж байсан өцөг бололно. Харин нөгөө талд Ягаанаа луу үлэн шар цүн дээр хоёр мөө мэдэх гэж тайраад хоорондоо задлаад бөл гисэн биш уйлаад алж өгч юм. Гэхдээ сандарч байсан Ягаанаа луу ээж нь авирснаа зүгээрээ гэдэг за амар хөөрхөн. Гэтэл үлэн шар цүн дээр хоёр тийжилж байгаад унах нэ. Харин Айжо тэднийг яг унахаас өмнө нүрээрээ шал арчин байж барьж авдаг. Энэ нь хүүхдүүдэд их инээдтэй санагдсан юм шиг байгаа за. Үүнийг мэдсэн Айжо тэднийг инээлгэх гэж нүрээрээ шал арчсаар байгаад унтуулж чаджээ. Хүүхэд өсөхийн зовлон мэдэрсэн Ягаанаа ээж ч гэсэн намайг өсгөх гэж завсан болов гэж боджээ. Гэхдээ дээр үед Ягаанагийн ээж Айжод Ягаанаа намайг аварсан гэж хэлж ирсэн байна. Өсгөхөд хэцүү байсан ч баяртай байсан л гэсэн үг. Ямар ч цагийн дараа бүгд хүндээ оржээ. Гэтэл Ягаанагийн ээж би бүгдийнх нь хүүхэд болсныг харах байсан гэд орилж гарлаа. Ягаанаа харин та яаж ч байсан миний хүндэлдэг ээж хэвээр одоо юм болсон байгаа чинь та зөв хүнээ олсон л гэсэн үг. Намайг өсгөөд эдэлж чадаагүй залуу насныхаа аз жаргалыг мэдрээд өөрийнхөө байдаа гэж хэлдэг. Даан чөтөлгүй ээжийнхээ би бүгдд нь памперс өмсүүлнээр байна гэдэг үгийг сонсчоод үгээ буцаасан юм да. Манай хэд дээвэр дээр юм мэдээд л сууж байна. Үлэн шарын нүд хоол идэхээр гэлцдэг да. Үүнээс бол балан ярианы сэдэв нүдний өнгөлөө орлоо. Би биенийхээ нүдний өнгийг магтаад явж байтал Ягаанагийн ээжийн мэйд нь солонгон өнгөтэйгэн шүү. Энэ мэйд нь Ягаанагийн ээжэд амиа өгөхөөс буцахгүй. Гэхдээ нүдэ нэгээд үзүүлчих гэсэн чинь нээж чаддгүй. Байнгын нүдэ анастай инээж явсаар байгаад зөвхөн ажиллахаа байчиж. Бусад мэдрэхүйгээ ашиглаад амьдарчдیں۔ Гинэ. Ингээд манай хэд нүдийг нээлгэхээр янз бүрийн зүйл хийндээ. Жижигнээ цочоох гэж үзлээ. Өөдөөс нүур хайлуулдаг уусмал цацгаж үзлээ. Ээе цаасны утгаар бүлсэн юм шиг болж айлгаж үзлээ. Үлэн шар амттай талах өгч үзлээ. Өөрөө юм мэдхээр нүдэн бэлтээдэг болохоор адилхан тэгнэ гэж боджээ. Айжо харин татаж унтлаа инээвэл нүдэ нээж магадгүй гэж боджээ. Мэйд эцнийхээ жаргалтай байгааг харуул хамгийн жаргалтай болдгийн гин. Хамгийн амар нь Ягаанаа үнийг сонсчоод ээжигээ цүн дээрээтэй өнсөлцүүлэхэд ундаг за. What the fuck. Ямар ч тач сүлд нь Айжо түнд инээдтэй түүх ярьж хөр боллоо. Айжо нэг удаа тонарино тоторо гэж хэлж чадахгүй тороро гэд хэлсэн гинэ. Мэйд инээсэн боловч нүдэ нээсэнгүү. Гэхдээ Айжо тэгж хэлсэн хүн нь би биш эзэн чинь байсан гэж хэлжээ. Үүнийг сонссон мэйд солонгон өнгийн нүдэ шууд нээж орхилоо. Энэ одоо ийм нүдтэй байж анадахтай яах вэ? Би л байсан бол нүдэ анихгүй байгаасан баха. Нүдэ нээсэн мэйд маань Айжотой харц тулгарч бисээр нь цахилгаан гэх мэт болоод дурлж ирхнэ. Яагаад нүдэ нээч өгсөн чинь мэйд эзэндээ үнэнч болохоор байнга инээгсэлж явдаг та. Гэхдээ эзнээ бүтлгүйтгэд инээгээдэж болохгүй. Тинхүү инээхэ болох гэж өөрийгөө хүчлэхдээ нүдэ нээчиж. Айжогийн бусад найз охидч мэйд ч гэсэн бидэнтэй нэгдвэл баярлан шүү гээл. Инхүү мэйд маань эзнийхээ зөвшөөрлийг авч Айжогоос үерхүү өгч гойнда. Ямар ч тач энэ 7 хоногийн анги маань ихүү дуусч байна. Дараа 7 хоног хүртэл бай бай.